Гарааны шимт боловсрал хариуцлагатай хувьцат компани нь 2019 оноос эхлэн 21-р зууны иргэдийг бэлдэх, цэгцтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй боловсролын цогц шийдлийг хөгжүүлэн түгэх зорилгоор шимт хөтөлбөр буюу STEM хөтөлбөрийг сургуулийн өмнөх боловсрал болон ерхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хэрэгжүүлж байна. Тус компани нь World Green Make олон улсын тэмцээний салбар тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монголд авч, орон нутагт анхудаа Дархан аймгийн United Arena-д Mongolia Green Make 2025 тэмцээнийг шимт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа цэцэрлэгүүдийн донд зохион байгуулж байна. Тэмцээнд 21 аймгийн 346 цэцэрлэгийн 30 баг, нийт 120 бяцхан инженерүүд ур чадвар, инженер сэтгэлгээгээ оролдуулж байна. Энэ жил бол анх удаага 2 дахь удаага энэ улсын аваргын тэмцээний зохион байгуулж байна. Өнгөрсөн жилийн хувьд бол анх удаа зохион байгуулж байсан. Тэгээд тэмцээнээс шалгарсан багууд нь бол олон улсын тэмцээнд оролцдог. STEM хөтөлбөр гэдэг нь бол одоо англи товчсон үг байгаа. Түүнийг монголоор хэлбэл бол шимт гэж ингэж нэрлэж байгаа. Шимт гэдэг нь бол шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи гэсэн ийм үгний товчлол байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн одоо шимт чиглэлийн мэдлэг, ур чадваруудыг эзэмшүүлэхэд одоо чиглэсэн юм хөтөлбөр гэж ойлгож байна. За эндээс гол нь бол яг үгээр одоо 21-р зуунд эрэлттэй гэдэг байгаа ур чадварууд байгаа. Тэр нь бол багаар ажиллах чадвар, бүтээлч ба чадвар, тунгаан модоо чадвар гэх мэт энэ ур чадваруудыг хэрэгжүүлэхэд энэ хөтөлбөр нь ач холбогдолтой хөтөлбөр байгаа. Хүүхдүүд яг үгээр тоглоомын аргаар өөрсдөө бүтээл хийгээд тэрэн дээр ажиллаж байгаа хугацаанд бол тэр саяны хэлээд байгаа мэдлэг ур чадваруудыг эзэмшдэг ийм хөтөлбөр юм аа. Биднээс одоо энэ хөтөлбөрийг мэргэжлийн одоо хэрэгжүүлж байгаа цэцэрлэгийн багш нар, арга зүйч нар дээр тулгуурлаад хөтөлбөрөө үргэлж сайжруулад за манай хөтөлбөрийг одоо яамны харьяа байгуулах боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хөтөлбөрийг баталгаажуулаад ингээд дүгнэлт гаргаад явж байгаа маа. Аймгийн засаг даргын тамга газраас энэ нөхцөл боломжоор хангасанд одоо талархаж байна. Дархан United Arena бас ингэж дэмжиж оролцож байгаа. Энэ бүхэнд бол биднээс их талархалтай байгаа. Тэгээд Дарханд одоогоор 5 цэцэрлэг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр Дарханы 25 дугаар цэцэрлэг бол энэ тэмцээнд өнөөдөр оролцож байна. Мэдээж цэцэрлэгүүд бол хамрагдах бүрэн боломжтой. Шарын голын цэцэрлэгүүд бол бүр хамрагдсан байгаа. Тэгээ бусад цэцэрлэгүүд бол мэдээж нээлттэй. Тэгэхээр энэ болгон дээр бас хамтарч дэмжлэгжүүлж ажил нь авах гэж найдаж байна. Улсын хэмжээнд 350 гаруй сургуулийн өмнөх боловсролын байгууллага, 50 гаруй ерхий боловсролын сургуульд тус хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бол Дархан аймгийн 5 цэцэрлэгт шимт хөтөлбөр хэрэгжиж байна. Тэмцээний дүнгээр эхний 3 байрт шалгарсан 6 баг 8 дугаар сард Тайвань улсад болох инженерчлэлийн олон улсын уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох юм бяцхан инженерүүдэд амжилт хүсье.